Туршилт 4. Энэ туршилтаар соёлж буй ургамлын үүрэнд эсийн амьсгалаар дулаан үүсч байгааг судлах болно. За сайн байцгаана уу? Соёлж буй ургамлын үүрэнд эсийн амьсгалаар дулаан ялгарч буй бүгдээрээ судлая. За судалгаа эхлэхээс өмнө, туршилтаа эхлэхээс өмнө бүгдээрээ багш нь хэрэглэгчнүүдэд танилцуулъя. За 24 цагийн өмнө буслаагүй 24 цаг сойсон вандын үр. За тэгээд буслахсан вандын үрийг бас бэлтгэсэн байгаа. За энэ дээр нэг зүйлийг туршилтанд бас зүйлийг анхааруулаа хэлэхэд вандын үрийг бол ингээд буслахад бол нэлээд цаг хугацаа шаарддаг юм байна. Тийм учраас та бүхэн улаан будаа юм уу 10 будааг ашиглавал илүү үр дүнтэй болно гэдгийг бас санал болгож байна. За мөн тусгаалan бэлдсэн шувтан 2 колб энэ байна. За мөн дулааны алдагдуулахын тулд энэ сорилтын бөглөөг бэлтгэсэн байгаа. За дулаан тусгаарлагч туулган цаас хөрөнгөөр бас бэлдсэн дулаан тусгаарлагч энэ материалыг бэлдсэн. За мөн температурыг хэмжих термометр, мөн аривдгч уусмлууд, хөвөн. За тийм аривдгсан уусмлаад аривдгсан югаас шүүх юм шүүлтүүрийг бэлтгэсэн байгаа. Туршилт эхлэхээс өмнө 2 шувтан колбыг дулаан тусгаарлагч материалаар буцах хэрэгтэй. Үүний дараа эхний шувтан кол болох усан цайсан вандыг А үсгээр, буслахсан вандын үрийг Б үсгээр тэмдэглэе. Буслахсан болон сайсан вандын үрнүүдээ халдваргүйжүүлэгч уусмалаар ариутгасны дараа шувтан колбодод хий. Үүний дараа термометруудыг колбонд бүрнүүдийн голд байршуулна. Ингэхдээ колбны бөглөө термометрийн хооронд орших зайд хөвөнгөөр сайн бөглөж өгөх хэрэгтэй. Үүний дараа 2 колбны эхлэх үеийн температурыг бичиж тэмдэглэе. Колбнуудыг зэрэгцүүлэн 48 цагийн дараа температурын өөрчлөлтийг үзүүлэх учир хүний гар хөл хүрэхээргүй газарт байршуулах шаардлагатай. За ингээд 48 цагийн дараах үр дүнгээ ажиглацгаая. 48 цагийн дараа буслахсан вандын үр Б температур нь өөрчлөгдөөгүй. Сайсан вандын үр эхний температураас 7 градус орчмоор нэмэгджээ. Соёолж буй ургамлын үүрэнд дулаан ялгардгийг ингээд бүгдээрээ мэдж авлаа. Үүсдгийг батлаа.